За сайн байцгаана миний Монголын ард түмэн ялангуяа Монголоо гэсэн сэтгэлтэй өгөх залуучууд минь энэ өдрийн миний хүрээ та бүхэндээ ингээд цолмон гэрэл ихчтэйгээ бас ахин уулзаад өнөөдөр гаргалгаануудын талаар Монгол улсыг яавал дээр вэ? Яаж хөгжүүлж болохоор вэ? Гэсэн миний бодол болон таны бодол. Тэгээ хоорондоо чиний гаргалгаанаар ажиллаа. Тэгээ хоорондоо ингээд ярилцаад. За тэг шууд ажил хэрэгцээр ярилцаа болох болохгүй нэг дээр шууд ярилцээ тий. Тэгээ зарим хүмүүсний ихэнхдээ зарим зүйлүүд дандаа ингээд ярингууд шашин гэж шүтдэг юм шиг. Чи наа мэдгийг ханаас авсан гэвэл тэр номон дээр тэгээ бичсэн байгаа. Тэгвэл наадах чаа хин хэлсэн гэвэл тэр хүн тэгэж хэлсэн. Дандаа нэг юм руу ингээд заачдаг. Тэр ингэсэн. Тэгэхээр зэрэг энийг ингэж бас битгий хамаагүй өдөөгөөд улам тэр хүмүүсийг өөрт нь байгаа тэр мөн чанарыг бас ингээд дарагдуулчихгүй гэхэд гисний үүднээс би бас ингээд өөрөөсөө юмыг олоосоо гэдгийг бас хэлээд байна л да. Тэгээд энэ таны одоо ингээд хийж байгаа зүйлүүд хүмүүст ерөөхдөө хэр их одоо хурж байна вэ? Та ингээд хүмүүст ингээд та болохоор зэрэг хэлж штэ. Өөрийнхөө нэг итгэл үнэмшлээ тийм үү? Тэр итгэл үнэмшлээ та бүх юмн дээр буулгаж чадаад байна штэ. Одоо нууцыг үзэнгүүд миний энэ итгэл үнэмшлийг таарад байна. Ингэж холбогдоод байна. Тэр хүний хэлсүү миний энтийн яг гэж холбогдоод байна. Ta бүх юмыг өөрийнхөө үзэл бодол дээр өөрийнхөө дотоод гарч ирж байгаа мөн чанар дээр холбоод байна штэ. Энийг яг та яаж хийж та өөрийнхөө мөн чанарыг тэгж мэдхийн тулд тэгж нээхийн тулд бүх юмтай холбож чадахын тулд танд юу тус болсон бэ? Таны ямиг хүмүүс хэрүүлж авч яана гэх тий. За би бурхны шашны юм ярих гээд байгаа тий. Гэтэл миний ямиг тэнгэр үзэлтэй хүмүүс нь чи чинь тэнгэр үзлээ штэ. Ер нь ингээд одоо чинь бөөнөр бол миний ямиг илүү хүлээж аваад байна штэ тий. Тэнгэр үзэлтэй байна тий. Гэх мэтлэнгээр бол маш сайнаар хүлээж авдаг нэгдүгээр. Хоёрдугаар тэгж баригдаагүй шүү дээ. Энэ хүн бурхны шашинтан гэдэг юмдаа би баригдаагүй нэг гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ бас нэг юм байна, шашин гэж байна, тий. Одоо энэ сургууль юм сургаад байна шүү дээ, тий. Бид нарын хүүхдүүдийг ардын хүчээр аваад сургаад байна шүү дээ. Энэ ямар шашин бэ? Энэ шашин мөн үү? Шашин мөн. Ямар төрлийн шашин? За ямар шашин? Яг шашингүй нэрлэгдээгүй тийм шашин. За энэ нэг ингэдэг байна. Манай одоо тэр доктор долом доктор энэ бол мөнгөний шашин. Хүмүүний сүрэл 2 пост модерн бодрол хэмээх нийтлэлээс дараах хэдэн ишлэлийг хэсэгчлэн ав. Тэд мөнгийг бүхнээс дээгүүр тавьж шүтэн биширсээр нэгэн зүйлийн шашин болгож орхисон. Тэрхүү мөнгөний шашин гэгтэл газар дэлхийн ихэнх хүн амыг нэгт эзлээд өдөр тутмын хэв суртахуун болчихсон тууж явна. Мөнгөний шашны сүм хийдүүд нь дэлхийг ирсэн банк санхүүгийн сүлжээс хувраг санваарт нь тэднийг удирддаг санхүүчид, банкны эзэд номлогч нь газар болгон томилогдсон эдийн засгийн алуурчд болов. Мөнгөний шашинд мунхрагсд нь яг л шашны фанатууд шиг байдаг. Гадаад хэлбэр дүрсийн бэлэгдэл нь хүртэл адилхан гэд боддоо. Католик шашин дүрмийн аль нэг хотод дээр үед хамгийн өндөр сүрлэг барилга нь кафедрал хэмээх цогшин дугна байсан. Харин одоо дэлхийн хот болгонд хаана тийм өндөр сүрлэг барилга байна? Тэр нь банк санхүүгийн байгууллага л байдаг. Тэнд нь мөнгөний шашны мөргөлчд өдөр шөнөгүй хөлхөлдөж ажиллаа хийж байдаг. Мөнгө шүтгэхтэй. Мөнгө шүтээд байна шүү дээ. Одоо жишээлбэл энэ бурхны шашин гिचгээд энэ хамп энэ хоёр маань либерал энэ сорилтөр яваад байна шүү дээ. Нямсан боо энэ хоёр мөнгө шүтээд байна шүү дээ. Мөнгөний шашнтнууд аахгүй юу? Тэгээ зовлон тоочих гэдэг байгаа болно шүү. Зүгээр ингээд юу харагдаад байдаг вэ гэхээр шашны нэрээр хүмүүсийн зарж байгаа мөнгө бол асар их мөнгө. Жилдээ зардаг мөнгө бол асар их мөнгө. Замбраа ганангийн орлого тэр мөнгө хүрдэггүй байхгүй, тэр мөнгө хүрдэггүй юм жилдээ. Тэр мөнгө хаашаа урсаад байна гэж. Шүтэн мөнгө болчихсон. Нөгөө мөнгө олохын тулд арга сувгшилдэг болсон. Уул нь бол хамаг амтны тусын тулд тэгээ тий. Ингээд хамаг амтны тусыг бүтээхийн тулд арга сувгшилдэг. Энэ хамаг амтны тусыг бүтээхийн тулд сувгчилсан арга чинь юунд төрөгдөг вэ гэхээр зэрэг нөгөө хоосон чанар нөгөө нэгдмэл чанар дээр ч аваачдаг. Мөнгөний төлөө мөнгө олохын төлөө сувгчилсан арга чинь юунд дээр өргөдөг вэ гэхээр зэрэг гэтэл хаа байсан гэгээр л гэдэг чинь тэрний дараагийн шаталтаа тавина. Тэнгэрийн хамт улсыг юу бурхны алдар суу алдрыг магтахын тулд би амьдрна гэж байхгүй тавина. Инээдтэй. Бурхны хамт улсыг энэ миний хамгийн их боддог зүйл бол лам нарын ерөнхий боловсрол. Тэгэхээр тэр их мөнгөөр сурах бүтээжсээс үнэхээр одоо сурах орчин сайтай, багш нар сайтай ийм дунд сургууль байгуулад тэр асар их ашигтай. Яг үгээр үнэ хэлэхэд
хичнээн олон хүүхдүүд лам нэрээр ерөнхий боловсрол завсардж байна. Хичнээн олон хүнээр тоглож байна. Энэ чинь өөрөө илэр зэрэг амжилгаагаа сайжруулах. Өөрөөр хэлбэл би өнөөдөр энэ бидний хүүхдүүдээ бидний сургуульд алдчихтаа гэдэг нь мөнгөний шашинд алдчихсан гэсэн үг байхгүй. За энэ мөнгөний шашинд алдчихсан энэ үе хэзээ эхэлсэн бэ гэхээр зэрэг социализм гэдэг шашин Монголд орж ирсэн. 37 онд хятадгаар орж ирсэн. Хуучин коммунизмыг бол тэгдэг байсан шүү дээ. Энэ бол яг шашин. Багштай, Ленин багштай, Маркс багштай тий. Тэрэндээ очиж цуглаад бүгдээрээ намын хурал дээр яаж нөгөө ном сургаалын сонсдог тий. Тэрийг дагдаг. Улаан болонгууд бол сүмүүд орон нутгийн тий. Энэ төрийн ордон бол намын төр болсон учраас хамгийн гол Ватикан тий. Тэгэд бүх тэр зан үйл тэр туг мөг энэ бол тэгээд бүгд яг шашин байсан шүү дээ. Тэгэхээр тэр улс төрийн үзэл санаа Монголд яг шашин шиг орж ирээд буддын шашны орыг аваад шашин болчоод тэгээд салахад бид нар дараагийнхаа үзэл санааг чил одоо энэ либерализм яг шашин гэж аваад байна тийм. Ер нь бол яг социализм шашин байдаг гэдэг бол зөвлөдөө нэг буруу зүйл биш л дээ. Ер нь бол ажваныг ер нь хамтын амьдрал бол шашинлаг байхгүй болохгүй л дээ. Бурхантай байхгүй болохгүй, итгэл үнэмшилтэй байхгүй болохгүй. Тийм үү? Дөрвөн горимтай байхгүй болохгүй л дээ. Тийм учраас бол социализм яг шашин шиг байсан гэдэг чинь зөвлөдөө бид нар чинь хиний очир байныхаа бурхныг хонроос аваад оронд нь Сталины зургийг тавьсан шүү дээ. Тэгэл одоо бурханаас солилцсон байхгүй л дээ. Хэрхэн шүтэж тэрэндээ итгэл үнэмших чинь баргалж хэлбэрийн хувьд адилхан байна. За ингээд энэ Молор Эрдэнэ Баатар хоёрыг хоёр ингээд тайлбарлаж байгаа. Тэгэхээр шин зэрэг юу ч ярьсан ямар нэгэн номлол чинь өөрөө шашин л байх нь шүү дээ. Шашин гэдэг маань өөрөө номлол байх нь шүү дээ. Миний хувьд бурхны шашин ингээд яриад байна гэдэг чинь мөнгө хүчтэй бишээ мөнгнөөс илүү бие хүчтэй. Юу ч хэрэглэхгүй байхад тэр хүч чадлын гол утга учраа шүү дээ. Хэрэггүй гэдэгтээ тарныг хатуу тарн болгож тоолоо тий. Би юу ч үгүй надад юу ч хэрэггүй гэх мэтлэнгээр ингээд юмуд нь ингээд номнууд нь байна. Монголчууд яагаад тэр хүчрхүүгдээ бурхны шашныг сонгосон гэдэг чинь илүү их хүч чадал тэнд байна. Энэ хүчийг яаж олдох юм бэ гэдэг нь арга ухаанаас нь хальт сурчгаад л энийгээ хүмүүст ойлгуулчих байсан гэж үзэж яваад тэр юмтай ингэж таарал тохируулаад ингэж гаргаж ирээд байна гэсэн үг байхгүй. Тий. Тэгэхээр зэрэг бас би бас ингээд өөрийгөө таньж болох юм байна. Өөрийнхөө өөрөөрөө таньж болох юм байна гэдгийг мэдэрчээд бус таниулах гэдэг нь бас өөрөө бас нэг төрлийн шашин болж байна тийм үү? Тийм шашин гэсэн тэгэл номлол гараад тэрэнд ингээд автал явбал шашин гэдэг маань ер нь номлол яриад тах шиг байна тий. Бөөж өөрөө шашин биш гэдэг чинь тэр номлол заас номлол байхгүй шүү дээ тий. Тийм номлол байхгүй. Сурах хүчиг байхгүй. Тэнгүүд бас нэг сонир ухамсар гарч ирж байгаа байхгүй. Есүс буддист байсан болов уу? Аллах шүтдэг байсан болов уу? Юу шүтдэг байсан болов уу? Будда өөрөө Есүс шүтдэг байсан болов уу? Юу шүтдэг байсан болов уу? Тийм. Тэнгүүд эндээс юу гарч ирэх юм бэ? Тэр том Будда, Аллах, тэр Мухаммед эднэр шашингүй байсан болж таарж байгаа байхгүй. Тэд нар өөрсдөө сүнслэг байсан. Сүнслэг байхыг бусдад заасан. Тэр номлол нь зүгээр хэрэглээ шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь зарим хүмүүс нь тэрийг тарих угаагаар шашин энийг шүтэх хэрэгтэй гэсэн бодоод байгаа байхгүй. Та юу гэж бодож байна? Яг юу л да өөрөө сүнслэг шашин өөрөө хэрэглээ гэдэг чинь монголчууд чинь нөгөө төрийн сүлдэн дээр нь байсан шүү дээ тий. Энэ шашныг яах гэж яасан бэ гэхээр зэрэг энэ дэлхийн нийтийг тохиолдохын тулд одоо Чингис хаан монголчууд одоо цаанаасаа сүнслэг гэж байна, цаанаасаа өгөгдөл гэж хэлээд байна тий зарим нь тий. Энэ өгөгдөл нь агуу байгаад байдаг. Энэ агууч нараа бусдад өгөх гээд байдаг тий. Гэтэл нөгөөдөл ойлгомжтой хэлээр дистраллаар нь тий сурч багаар сурч мэдсээр яжгаад өөрийнхөө хэмжээнд хүрэхийн тулд ямар нэгэн байдлаар сурах хэрэгтэй болно да. Эндээс арга зам тий. За тийм том юмыг шууд хүлээж авах тарих хүн болгонд байхгүй шүү дээ тий. Өөрийнх нь хүлээж авах хэмжээнд нэг зүйл үнэмш. За тийм байна. Ахаад газар ахиулаад мөн үү. За ингэсээр явж байгаа тэр Чингис хааны энд одоо тэр сүнслэг гэдэг байгаа тэр дээд тий. Тэр шатлал зэрэг дараал бодмөрийн зэрэг гэдэг чинь гэгэрлийн зам гэдэг чинь зэрэглэл дараал. Энэ зэрэг чинь юу гэдэг вэ гэхээр зэрэг нэгдүгээр аглахт харагддаг байхгүй магадгүй. Аглахт гарснаар тэр сүнс ямар ч гайхамшигтай дээд далд ертөнцтэй холбогдож болно шүү дээ. Далд эрчим юу эсэрчим өгч аавн те. За ингээд хоёрдугаарх нь бод сэтгэл гэдэг байхгүй. Бод сэтгэл чинь дахиад өөрийгөө дотроос нь эрчимжүүлнэ. Би хамгийн аварна гэдэг үзэл байхгүй бод сэтгэл гэдэг. Би хамгийн аварч чадна гэдэг тэр тэмүүллийг өөртөө бий болгоод энэ тэмүүлсэндээ хүрэхийн төлөө өөрийгөө дайчлах
Тэр дайслах чинь одоо шууд мань мэд чинь одоо юугаач мэдгүй дайсалж яах гэж удаа сууж байтал залхуур одоо унтчих юм билүү те. А гэтэл чи залхуурч яах нүггүй юу? Цаг ямагт өөртөө хянах өөрийгөө хянах үйл ажиллагаа гэдэг байхгүй миний тэр хүмүүс танилцуулахсан гэдэг байгаа ном маань. Зөв. За чи өөртөө ажиллах гэдэг байгаа юм те. Хамгийн эхлээд чи Монголыг яаж засах гэдэг юм бэ гэхээр би өөрийгөө засах гэдэг байгаа шүү дээ те. Өөрийгөө яаж засах юм бэ гэхээр зэрэг за чи бусдыг засах ямар ч байсан бусдын хувьд бол жоохон ч гэсэн ядаж хүмүүс сонирхсан байдаггүй юм болов гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг ядаж сонирхсан гар. За тэр хувь заяанда хариуцлагатай хандаад энд би ямар ном уншуулж байгаа вэ? Ер нь үзэх ёстой, мэдэх ёстой гэхэн байг. Энэ ламар ер нь ямар уншаад юм бол ядаж сонирхсан гар тэрийг үзэх хэрэгтэй байхгүй юу? Тий, ууг нь бол тий. Тий. А чиний хувьд гэсэн ядаж сонирхсан гар тэрийг бас сонирхол хэрэгтэй байхгүй юу те? Тий. А тэгэхээр чин зэрэг тэр сонирхсан гар ингээд хэрвээ сонирхох юм бол тэр ганданд орж байгаа өдөр болгоны уншиж байгаа таны уншуулж байгаа бүх ном таныг бурхан болгохын тухайд гэдэг байгаа байхгүй юу? Эхлээд шууд бүх ном итгэл уншдаг тий. Итгэлний юу гэхээр зэрэг бурхан ном хувргийн болгоно би гэгэрл хүртлээ миний өглөг өгсөн энэ зүйлээр хамаг амтны сундал би бурхан болох болтгой. Би бурхан болъё гэж тэр ганданд очиж байгаа заа юу. Тэгэхээр зэрэг тэр гандангийн ламын ахлаар зэрэг ингэж бурхан болд юм а гэд нэгдүгээрт нөгөө миний хэлдэг аглаг те хоёрдугаарт хамаг амтныг аварна гэсэн бодж тэгэл ингээд чи үр дүнд нь хоосон чанарыг олд юм а гэд энэ зүйлийг заах ёстой. А энэ зүйл тэр уншиж байгаа номонд нь байдаг. За тэнгүүд гэтэл нөгөө одоо жишээлбэл ингээд байна шүү дээ. Нөгөө Солонгос явах ажил олох гэж байгаа хүн чинь Солонгос явах ажил бүтээх болтгонгууд өнөөх нь Ламрын молмыг уншихлаар зэрэг ажил бүтэх юм а гэд нөгөө номыг уншлаа Ламрын молмны үедээ хэлээр зэрэг энэ жижиг ажлаа хаях болтгоо, тонилох болтгоо, оголох болтгоо мөн үү? Энэ жижиг завгүй жижиг амбицээш гэж би яриад байгаа юм те. Энэ хэн нэгний боол болох чи ийм дордон биш чи энэ гайхамшигт хүн төрлийг хамаг амтныг аврахын тулд зориул те. Хамаг амтныг аварна гэж чи өөртөө итэг. Ингээ итгээд өөрийгөө ингэж хөгжүүл гэдэг ном байдаг байхгүй. Ядаж энэ мэдлэгийг хүмүүс аваад тоцруулна нэг гэгэт тал мөн үү? Миний энэ бурхны шашны яриад байгааг. За тэгээд тэр хүмүүс чинь за бурхан болно гэдэг яадгийн бол гэд ингээ ярахлаар чинь би бурхангаа өөртөө итгэх нь шүү дээ мөн үү? Би хамгийн аварч чадна гэж өөртөө итгэх нь мөн үү? Одоо бол би энэ аягыг сайн хийж чадна гэж итгээд шүү дээ те. Энээс сайн хийж би чадна гэж үзэж байгаад энээс сайхан аяг хийжлээ мөн үү? Ингэсээр яжгаад энэ их гайхамшигтай ухаалаг техник технологи хөгжчлөө эргээ техникийн хамбаа олчлоо. Ийм аюул ирдэм а тийм учраас чи эхлээ шууд томд зөр жижиг зорилгыг хай. Наад амьдрал хавгаан сайжруулна гэдэг чинь өт орхойч хоол олоод идчихдэг гэдэг ингээ олон жишээ байдаг байхгүй. Шар шууч гэсэн ингээд хэрээнээс өшөө авахын тулд ингээд зэрэглээд байтчихдаг тий. Чон ч гэсэн ингээд хүүхдээ ингээд хоол олж идэхэд ингээд сургачдаг. Могой ч гэсэн дайснаагаа хамгаалахын тулд гөрүүл ч гэсэн дайснаас хамгаалахын тулд могойг хураад ийм нүсэтгээд ингээд орчихсон тий. Тэгэхээр зэрэг чи наадхаа энэ бүх амтныг аварна гэдэг ийм том зорилго зориулах юм бол наад бодлын хүчээрээ ч гэдэг юм уугаараа шилтийн тэр яаж аврах юм болох тэр аргачлал. Одоо энэ аягыг ингэж сайн хийхэд бол энэ юу гурил цаасыг ингэж нэглээд ингэж савгаар наагаад ингээд хэлбэрт оруулахын тулд ингээд илүү сайн хэв ийм гэдэг ингээд шүү тий. А тэрийг болон боловсронгуулгаад өөртөөгөө илүү сайн ажиллах юм бол өөрийгөө чи залхуурлаас хянахын тулд яах вэ? Би залхуурлаас хянахын тулд одоо миний бурхан бол тэр ном яриад байгаа чиний тэр болгоомжлоод байгаа тэр ном чинь би бусдын тусыг бүтээх гэсэн өчүүхэн ч гэсэн бодол надад алгаа. Энийг үснээрээ миний өөрийн хэрэг жоохон ч гэсэн бүтэх юм болов уу гэдэг энийг бичиж байгаа маш гэдэг юм. Ийм байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл туршлагаа хаваалцсан. А бид нар туршлагатай л танилцж байгаа. Шантидева. Путь Бодхисаттвы. Ом. Поклонение Будде. Глава 1. Я не художник слова. И все, что я скажу, уже и так известно. А потому, не помышляя о пользе для других, я пишу это, дабы утвердиться в понимании, ибо так окрепнет во мне стремление творить благое. А если другие счастливчики, подобные мне, увидят эти стихи, возможно, и им принесут они пользу. Шантидева. Путь Бодхисаттвы. Тэгсэн чинь хажуугаар нь бас миний өвөг дээдс туршлага сүнсэн биеэр надтай уулзах гаддаг. Тэгэнгүүт би түүнээс сая түрүүн иржсэн. Өрдөн иржсэн хүмүүсийн өөрсдийнх нь оюун санаанд таарсан тийм Windows байдаг. Pentium 4 дээр те Apple-ийн янз янзын аппликейшн янз янзын програм софтверуудыг даунлоад татаж болдоггүй. Тэгэхээр зэрэг яг таарах өөрөөсдөө гэсэн оюун санаатай байдаг. Тэрэн дээр нь буруу систем суулгачих юм бол буруу Windows суулгачих юм бол тэр потенциал нь тэр одоо компьютер өөрийнхөө 100% ашиглах тэр эрчим хүчээ
100%-аар нь ашиглаж чаддаг уу? 80%-аар нь ашигладаг. 80% ашиглаж байгаа 20% орхидог нь тэр 20 орхисон 20% нь өөрөө эргээд ахин дахин зовлон болж ирээд идэг гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэнгүүт нь бүхүүлд нь яг бүр нэгээс нь 100% хүртэл ашиглахын тулд хүн болгон үүгд эздэг харьцахын тулд эхлээд биендээ одоо үүгд эздэг харьцна гэхэлэр зарим хүмүүс эхлээд одоо ингээд бичлэг мэтлэг үзэж байгаа хүмүүс юу яаж байгаа сүнстэй харьцна гэж ойлгоод байгаа. Миний яг юу ярьж байгаа гэхэлэр хүний толгойд мэдээлэл байгаа. Хүний ясанд бүр сая бүр тархинд байгаа мэдээлэлээс бүр сая тэрбум их 80 илүү бүр үрчгээр илүү асар их мэдээлүүд энэ ясанд байгаа. Энэ ясанд байгаа мэдээллүүдэд бяцлаглаж байгаа зарим хүмүүс мэдээлүүдээ гаргаж ирээд байгаа байхгүй гадны хүмүүс. А тэгэнгүүтээ тэд нар яаж гэхээр зэрэг зарим нь болохоор зэрэг тэрийг хэлэхдээ би үүгд эцгээс хүнстэй ирдэг гэж хэлж байгаа. Зарим нь болохоор зэрэг биен дээр байгаа мэдээлэлээ би сэргээгээд ингэж байгаа. Тэгэнгүүт номлол нь тодорхой хэмжээнд энэ мэдээлэлээ яаж сэргээхээ заагаад тэгээ цааш нь тэр хүнийг ингэж орхичвол тэр 20% бүрэн 100% бүрэн ашиглаж чадах юм шүү. Одоо жишээлбэл ингээд зарим ингээд буддизм ингэж явж байгаа хүмүүс тий цаашаа ингэ явсараа донгод тэнгэртэй харьцдаг болдог уу? Тийм боломжтой юу? Яг одоо өөрийгөө ингэж бүрэн сонсомоор байдаг тий. Бурхны шашаа хэлдэг шүү дээ. Эхлээд аглагдахаар мөн үү? Тий. Гэтэл аглалт гараагүй тохиолдолд чи энэ өсөд байгаа энэ мэдээлэл ингээ аваад ингээ бүрэн боловсруулалт хийгээд ингээ явж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр чи хэлээд шүү ядаж сонирч сангаар энэ номд нь юу байдгийг үзчих тий. Тэгэхээр зэрэг за аглалт байх юм бол хамгийн гол нь тэр Windows чинь яаж чийсэн өөр хороол ажиллана шүү дээ. Чи ихлээд өөрөө гарчих юм бол тий. Ганцхан зориг дутаад байна шүү дээ. Энэ зориглох юм дээр нь би гол нь ажиллаад байгаагаас биш. Хэн нэгнийг ямар нэг юм барих гээд байгаа юм байхгүй. Ганцхан одоо тэр миний хэлээд байгаа тэр монголчууд докторгын технологи бүтээч чигээ тий. Энэ онс гарах онсны юугаар талигддаг гэхэлэр зэрэг шууд л энэ гарцуулбал хөдөөд байгаа шүү дээ. Энийг яахын тулд эхлээд бид нар агуу юм байна гэдгийг л мэдрүүлэх гэдэг шүү дээ. Бид нар агуу учраас энэ бүх нарийн зохион байгуулалтыг тооцооллыг хийчихтэй. 800 жилийн дараагаад хийж 800 жилийн дараа яаж ихлээр зэрэг энэ багштайгаа урдын ерөөл тогтоосон багш л гэж үзэж байгаа шүү дээ. Богддаг намайг захираа суучихгүй шүү дээ тий. Монголын хаад бол тэр хар залбтаан захираад ингээд татвар ураагаад ордон босгоод ордон дотор үе болон үйлчин шиг хүчин ажиллаулаа тий. Ингээд тэр үйлчин шиг хүчнийхээ салин хангах гэж тэр ардаас татвар аваагүй шүү дээ. Ард түмтэйгээ хамт байсан тий. Эцгүй хэрээс төр тусаан сасгалж яасан гэ гайхаад байгаа шүү дээ. Гадны чи олчод тий. Өрөөс ордон байгаагүй тий. Тэгэхээр зэрэг тэр аглагта байсан тэр их эрдэм чадал чинь аглагаас болсон тэр их эрдэм чадал чинь юу байсан бэ гэхээр зэрэг тархиныхаа одоо тэр яагаад байгаа тэр одоо 5% ашиглаж байгаа 100% ашигласан байж болно да тий. 100% ашигласан энэ ололт дээрээс 800 жилийн чамдыг харцсан байж болно доо. Ягаад гэвэл амиан бодц энэ үзэл чинь бие биенээсээ дээр гарах гээд ингэж ханахгүй явсаар ажгаад энэ юмыг хизээ дуусгах уу гэдгийг математикаар гаргацсан байж болно доо. Одоо бол математикаар гаргаад 35 жилийн нас алга гэдэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг 800 жилийн дараа гээд энэ мэтийн агуу чанараа бид нар танил гэдэг байгаа байхгүй. Бусдаар бол ямар нэг юм хэнийг нэг барьж аваачаад багалчих гээд байгаа юм бол байхгүй. Тэгээд аглаг руугаан зоригтой чөлөөтэй ёстой омог бардам учиртай утгатай гаргахын тулд л бид нар энэ энийг танин мэдял гэсэн зүйлийг танилцуулах гэдэг байгаа байхгүй. Зөв. Тэгэнгүүт энэ дэр бүр илүү бүр нягцтай бүр илүү юу вэ? Гүнзгийрүүлмээр байна л да. Ингээ харахад бол юу гэж яана гэхээр сонгогдож байгаа хүмүүс маань энэ өгөгдөлтөй ийм статистиктэй улс орныг ийм агуу төвхтэй орныг их богино хугацаанд босгож ирэх магадлал өндөр байна. Тэр нь бол яагаад байдгүй юм бэ гэхээр л ёс зүйн рүү орчиж байгаа юм болов гэсэн дүгнэлт юм уу да. Ёс зүйн нэг бол Монгол төрөөс эхэлдэг юм уу? Нэг бол ёс зүйн Монгол иргэнээс эхэлдэг юм уу? Шатыг шүүрдэхдээ дээрээс нь шүүрдэг. Эзэш доороос нь шүүрдэг. Ер нь бол улс орны тогтолцоон дээр бол тухайн улс орныг барьж байдаг хамгийн том ёс суртахуун ба шашин байдаг шүү дээ. Асуулт 1. Энэ хүн хэн бэ? Ард түмний оюун санааны залуу руу аль эсвэл аж ахуй хариуцсан албатна уу? Эхлээд энэ хүний үүрэг хариуцлагыг тодорхойлно. Үеийн дурсгалалтай тавьсан хаач галгадахааргүй юм. Олон сайхан барилга байшингууд тэр баригдаж байна. Бид юм хийгээд байгаа юм байна шүү дээ. Гэж ингэж бодогдож байлаа. Ёс зүй хариуцлага 2 салшгүй холбоотой тул зөвхөн үүргээ мэддэг хүнтэй хариуцлага тооцож ёс зүй ярих боломжтой.
Магадгүй үүрэг хариуцлагаан эс мэдэх хүн ёс зүй номлон зогсоо чөлөөгөө ажилласнаас нийгмийн ёс зүй ингэтлэн уруудаж доройтов. Тэд ямар ёс зүй номлон яаж ажилласнаас өнөөгийн Монголын нийгмийн ёс зүй ийм төвшөнд хүртлэн унаж доройтоход хүрэв. Тийм хамгийн төлхөө ингээд анхаарал ингээд байнга ярих ёстой зүйл бол яаж зөв амьдрах вэ? Яаж зөв амьдрах? Тэгтэл хаа байсан гэгээр л гэдэг чинь тэрний дараагийн шаталтаа тавина. Ерөөсөө ингээд хоол унд хийгээ сайхан машин дэргээ бариад ингээд гэр бүлээд хижээгээд явж байгаа чи хорвоогийн төлөө явж байгаа юм бол хорвоо гэгээр л хоёрын нэг сүрэнд байдаггүй байхгүй. Тийм ээ, зэрэгцэж байж болно гэхдээ ач холбогдлын үед энэ илүү Гавчтан буддизм номлоод байна уу? Худлизм номлоод байна уу? Үнэн худлыг шалгах эрх болоод үүрэг нь үзэгч таны мэдлэлт бий. Магадгүй би үнэн чиг гүтгээд байна уу? Эсвэл үнэн гэж гавчтан худлыг номлоод байна уу? Хэргийг шийдэх эрх үүрэг нь үзэгч таны мэдлэлт бий. Хэрэгтнийг шийдгэх эрх мэдэлч үзэгч танд бий. Хэрвээ та эрхээ мэдэж үүргээ гүйцэтгэхгүй бол таныг хэн дуртай нь мэдэж юу дуртайгаан хийлэх болно. Яг одоогийнх шиг. Яг л ийм байдлаар Монгол улсын өдөр эзэнгүйдэд байна. Тиймээс одоо л энэ алдаагаа засалруулах цаг биш гэж юу? Асуулт 2. Бид хөгжөөд байна уу? Хөглөрөөд байна уу? Манай энэ эх оронч хөдөлгөөн яагаад байгуулагдаж байгаа? Энэ уучлаараа хэрэггүй. Ингэж хөгжихгүй. Энэ бол хөгжил биш, хөглөрөл. Энэ барилга бариалаа, энэ технологи бариалаа. Янз бүрийн технологи, энэ телевизэр одоо миний энэ бичээд байгаа юм бичлэг, камер хүртэл технологи хөгжиж чинь те. Дэлхийг чимжийн нэг л. Дэлхийг чимээд байгаа мó халаад байгаа. Хамаг Монголын жавхлан халуун цуст монголчууд эд худлаа яриад байна уу? Эсвэл хамблан маань худлаа яриад байна уу? Бидний хөгжил дэвшилтэй сайхан байна. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг үзэгч таны мэрэгэн оюун шүүтдэг бай. Худалчид шүтэж, худалчийг шүтээндээ залсан улс орнд үнэн ном түгэж шудар ёс дэлгэрэх үү? Асуулт 3. Үзэгч таны мэрэгэн оюун үнэн худлыг хэрвээ дэнсэлсэн бол үнэнчийг шүтээд худалчийг шүтээнээ сайн зайлуулж болох уу? Эцсийн шийдвэрийг үзэгч та гаргана. Хүмүүн бидний хувь тавилан үзэгч таны гарт. Ингээд сая 3 тест дээр ингээд очиод харж байхад бол үнэхээр л тэнд ус шиг хөгжиж байгаа хүмүүс алга. Хүн шиг амьдарч байгаа хүн алга. Уучлаарай энэ одоо хин энэ үгийг яах гэж хэлсэн те? Энэ хүмүүс энэ үгээ эргээд боддөг юм уу боддог юм. Би бол ингэж ийм худлаа үг хэлэхээ бодит гэж хэлнэ. Бишрэл гэдэг яадаг юм бэ гэхдээ зэрэг хурал ном уншуулдаг ч юм уу нэг ламаар одоо сан тавиулдаг ч юм уу шалгалт малгалтанд орно гэд тэгээд овоо авчихтай зэрэг энэ чинь очиртай юм биш үү гэж бодож байгаа нь бишрэл юм байна. За. Ном дор мөргөж лам залж уншуулахтаа уншуулж байгаа номынхон утга учирыг мэдэж хувь хүмүүр хувь заяандан хариуцлагатай хандахгүй бол улбар шарыг намруулсан хуврын чуулган маань таныг болоод улс орноо аль замаар удирдах хааш нөтлөн вэ? Буддизм уу, худлизм уу? Асуулт 4. Хаав энэ тэр диваачин ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд деважин дотор амьдрч л байна шүү дээ. Ажлаа сайн хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдрсан нь хэн байна? Ард түмний хараал зүхлийн бай болж шүүр шанах шиг болцсон шүүмжлүүлж байдаг хэдэн улс төрчдөө. Атаархагчдын хэл амны бай болж гоошлуулж байдаг бизнесмэнүүд үү? Ачааны хүндийг үүрч хүн хөнгөн үйлдвэр эрхлэгчдөө. Аль эсвэл цалингаас цалингийн хооронд амжигоох өлмөн золмон ажилчдөө. Ажлаа сайн хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдрсан нь хэн байна? Ажилсгаараа гайхагдах хятад Японд нь байна уу? Аль эсвэл Афганистагаараа гайхагдах Англи Америкт нь байна уу? Хаав энэ тэр диваачин?
олон мянган ан амьтад харангадаж үхэж байна. Газар уулас шороо минь хатаж гандаж байна. Олон мянган өвгдээцийн үрсад балчрууд аман цангаж өлсөж байна аач. Ийм байхад би юунаас наах юм? Би та нар жинхэнэ хэлээ заяа. Ястаа. Тэр та нар бөөнөр заяа тэр ялангуяа тэр уул ус газар шороо ухаж байхад нь дэмнээд тэр ухаж байгаа хүмүүсийг хамгаалж байгаа тэр бөө лам руугаа та нар намайг сонс мэдвүү. Та нарын хараал бол надаа ерөөл. Хараалыг чинь ерөөл болгоод та нар буцаа мэдвүү. Одоо энэ ерөнхийлөгч тандаад байгаа утга учир нь одоо энийг цэгцлэе та яг юу хийх ёстой те ард түмэн одоо энэ байдлаар ерөнхийлөгч нэлээд хандсан байгаа те тэгэхээр зэрэг энэ миний хувьд одоо чи өвчтөрийн хувьд ингээл чи өвчтөр бодоо яриад одоо би бол судалснаа яриад энэ хүмүүсийн яриаг авсан ч гэсэн олон хүнд хүрэх юм байхгүй шүү дээ те хамгийн олон хүнд хамгийн далайстаа урд хүрэхийн тулд ерөнхийлөгч маань энэ хүмүүсийг яг хэнэн зөв сонсоо юугаад энэ хүн төрөлхтнийг бид нар альцамаар авч явах уу эсвэл бид нар Монгол улсаа альцамаар авч явах уу энэ замыг ярих энэ үйл ажиллагаа яагаад чи идэж уудтайгаа ярьдаг бол тэр их хурлын ядч яриг л дээ тийм биз дээ те тэгэхээр зэрэг энэ идэж ууддаг биш юмаа гэдэг зүйлийг яриад байгаа ард түмнээ сонсооч гэдэг юм уу те ямар ч зүйл ерөнхийлөгчд хандаж энэ ямар хөгжлийн зам яах ёстой гэдэг энэ онлын 13 дугаар зуунд онлын мэтгэлцээ хийжсэн шиг ийм зүйлийг хийгээсэ. Тийм бол ядаж энд чинь хүмүүс ерөнхийлөгч юу гэж юм ингээд хооронд жинхэнэ олон түмний нээлттэй тийм хурал хийх нь шүү дээ мэтгэлцээ. Тийм хүн өөр өөрсдийнхээ бодыг ингээд яриад яваад энэ ардам маань ингээд эцгүй хөгж чиг ингээд тэгэл тэр нь ингээд газар ахиж өгөхгүй байгаа байхгүй юу. Одоо чиний ярьж байгаа бол ингээд өөрийгөө авахад ингээд зөндөө сайхан юм гаргаж ирээд ингээд үдингийнхэндээ бол чиний наадын юм чи өнөөдрийн залуус хүмүүсд яриад явж явах хэрэгтэй зүйл л дээ. Гэхдээ чиний наадах чинь бядгүй байгаад байгаа байхгүй юу. Яагаад гэвэл энэ зэрлэг ургамлыг улам хүчтэй тариалаад энийг ерөнхийлөгч маань дэмжиж дээ шүү дээ. Шинэ хөгжилд олныг мандайлах Монголын шинэ үе цаг таанд тодорч өөр өөрсдийн хэр чадлаар нөлөөллөөн бэхжүүлэх боловч нийт ард түмний тархин дээр буруу номтнууд бөхгөгчин сандайлаад бурхны нэр барин олныг төрөлдүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Тэгэл хаа байсан гэгээр л гэдэг чинь тэрний дараагийн шаталтаа тамина. Зэрэгцэж байж болно гэхдээ ач холбогдлын үед энэ илүү материалыг шүтэн бишрэгч энэ хүмүүс бурхны нэрийг барин бурхан багш ингэж номлосон гэд чанга эсрэг зүгийн номыг ажиггүй номлон халаасаа түнтэлгэхдээ төөрөлдсөн олныг яроолгүй зовлонгийн зүг гойдоггүй түлхэнэ. Амал ангайвал мөнгө нэхэн ашигын төлөө улангасан ажиллах энэ хүмүүс гэгэрл нэрээр сүйрлийн зүг олныг түлхэн гамшиг тариална. Номд тэл агссан лам хүний халдашгүй нэр төрд зүрхлэн алдахын учир нь Монголын төлөө болно. Төр тулс маань мөхсөхийн зааг дээр ирээд буй энэ шийдвэрлэх цаг мөчид та бидний хэн хэн нь өндөг шиг өөгүй улс болох гээд яах вэ? Хэн хэнээсээ хариуцлага асууж Монголон өөдөн татсны дараа бусад багсаах юмс эв зүгэн олох үзье. Тиймээс төр шашныг тэргүүлэх эдгээр хүмүүсээс хэн нэгний өмнө хүлээсэн үүрэг байгаа эсхийг тодруулж хариуцлага асуугаад Монголын шашин дүрийг цэвэрлэх цаг нь иржээ. За, жинхэнэ Монгол түүхийг монголчуудаа хамтдаа бүтээ. Урагшаа